목사님인. 자, 손가락 그래. 자, 인요에 목신나는 삐뚤 삐뚤이야. 요에 삐뚤. 야, 한 삐뚤 들었어요. 자, 국대를 받아야지. 인 박, 인 허유토아 박, 인 거루토아 박, 하나 박, 두루가 박시. 자, 박신 인 거박에 한다. 인 계속 어쩌이 보았으니 내는 기스기누기 하나 박. 자, 세 받더라. 무슨 짓은 세 하나라. 자, 허유토아 박, 두루 왔으니 이게 육수셔. 그래서 두루 딘쪽수 동안 이게 하나 줬어. 자, 거루토아 박, 다른 동안이 두루 기스기 육수. 자, 두루가 박, 내는 허유 기스기 육수인데나. 자, 두루 박신이 힘이 박, 이 아래 힘이 또 비추. 자, 허유토아 박 비싸 없으니지. 자, 되겠지. 허유토아 박, 이쪽에서 억승이네. 근데 진짜 없어. 자, 진짜 억승이지. 하나 되겠지, 너. 근데. 자, 자, 두월 북대를 자, 두월 너도 북대를 이나서 계시네. 자, 시에서 이때 북대를 박신이기 아서 밑에 주시면 이 dursul 때 타겟 인 dursul이 히트니 히팅스킨 어떻으니 나라에서 타스내는 비치를 하시더라고요. 자, 타스가 히트니 히팅스킨 어떻으니 이게 타스내는 가방 비치를. 자, 나한테 대한 시점을 비치를 하시면. 자, 이 두시 히팅 무슨 왜? 좋대. 있어. 자, 이 이스니 아론 수가인. 혹시 베리스 자, 이 다른 들은 아론 수가인 뭐? 나스 아로이네. 벤? 아로이네. 아론 가입니? 네. 네. 자, 이걸 봤을 때 이 누르는 뜻은 털털하게 자, 그때는 도롱이니. 자, 그때 도라니 것이. 자, 인 아로이니 두루. 인 얼음이네. 자, 인 서로 털어 알리비다다. 아린이니 자, 인 아로이니 두루. 자, 인 이스니 두루. 스니 걸어 인 도롱이니. 걸음인 자, 도로 털어 인 두루니 걸어. 도루니 걸어 이스니 걸어가. 들어가 아로이니. 두루니 아래. 아론 네. 자, 이 무슨 멘티미 자, 인기하면 전화도 인기하면 전화 비디 인기부터 인기부터 해야 될 수도 있어. 자, 이게 뭐시야? 듣더라.
өнөөдөр бид нар он сараа тавих хичээл байна. Энгийн мутхан үндэсний чанар гэдэг хичээл үзлээ. За өнөөдөр чи хэдэн билээ? 9 сарын 12. За. Энгийн мутхан үндэсний чанар гэдэг хичээл үзлээ. Өнөөдрийн хичээлийн маань зорилго бүгдээр хамтарчаад байна. Үндсэн чанартай танилцж, түүний бодлого хэрэглэж сурах. За энгийн мутхан үндсэн чанартай танилцж, бодлого бодоход хэрэглэж сурах юм байна. За одоо та багш нэг зүйл асууя. Сая тэр өгсөн төвсүүдээс ер нь танаа багт нэгдүгээр багт өгсөн төвсийн аль төвсний илүү бодогдсон юм шиг харагдчихэ. Нэгдүгээр багт өгсөн төвсийн аль нь их бодогдсон юм шиг харагдчихэ. Заавал төвсийн ханцаа хэлээрэй. Бүгдээ хэлчих. 24-ний 16. 24-ний 16 нэг бодогдсон юм шиг байна гэж байна. За хоёрдугаар багийн төвсөөс 24-ний 24-ний 8 нарай их бодогдсон юм шиг. Гуравдугаар багаас аль төвс нь хамгийн бага бодогдсон юм шиг. Энэ тэнцүү юм шиг харагдаж байна гэж байна. За тэгэхээр дөрөвдүгээр багийн тэнцүү гэж бодож байна. За бүгдээрээ тэнцүү байна уу? Аль нэг нь арай илүү ч юм уу? Эсвэл аль нэг нь арай бага бодогдсон байна уу гэдгийг шалгаж үзсгээ тийм ээ. За түүнийг тэнцүү гэдгийг нотлох хэрэгтэй байна тийм ээ. За тэгэхэд бол багш нь нааддаг цаасаар, буулгадаг цаасаар энэ дүрслүүдийг эвлүүлсэн байгаа. Тэгэхээр та бүхэн энийг эвлүүлэх юм байна. Энэ дүрслүүдийг эвлүүлээд аль нь илүү бодогдсон бэ гэдгийг шалгаж үзье. За ингээд эвлүүлээрэй. Айхын дундаа нэгийг аваад ижүүлээрэй. Танаа нэг баг. За наасан. За багууд өөрсдийнхээ нагаад За
адилхан гэдээсэн тийм ээ. За одоо бүгдээр нэгдүгээр багийн дүрсэн гээ. Нэгдүгээр багт ийм дүрснүүд байсан чинь бүгдүүд нийлүүлээ гараад ирсэн. Ямар байсан бэ нөө? Нөгөө 3-ны 2 чинь эвлүүлээд ингэж хэлсэн байх тийм ээ. Нөгөө 9-ний 6-аар эвлүүлсэн чинь нөгөө 3-ны 2-т адилхан биш. Ямар байсан бэ нөө энэ хоёр? Тэнцүү байсан биш тийм ээ. За өөр бас энэ 12-ны 8 ийм байсан. Эвлүүлээд тавьсан чинь энэ хоёрт адилхан байна уу? Адилхан. Бас тэнцүү юм байна тийм ээ. Энэ хоёр ямар байсан бэ нөө? Нөгөө 24-ний 16 чинь бас адилхан. Эдгэртэйгээ бүгдтэй адилхан тэнцүү байсан байх тийм ээ. За хоёрдугаар багийн дүрсийг харъя. Хоёрдугаар багийн энэ эвлүүлсэн. Энийг эвлүүлсэн чинь энэнд ямар байх нь вэ? Тэр адилхан болсон байж. Нөгөө 3-ны 1 чинь 6-ны 1 адилхан байсан байж. За энэ ямар байсан бэ нөө? 12. Бас адилхан байна тийм ээ. За энэ ямар байна вэ? Энэ адилхан юм шиг харагдаж байна уу? Энийг наас. Энийг аваад энэ наас болох уу ингэж? За ингэсэн чи ямар байна вэ? Яг адилхан байна шүү дээ тийм. Адилхан тэнцүү байсан юм байна. За одоо 3-р багийг харъя. Энэ хоёр адилхан байна уу? Адилхан байна. Тэнцүү. Энэ хоёр адилхан байна уу? Энэ хоёр ч ихсэн адилхан тийм ээ. Тэгэхээр энэ дүрс маань бас энэ хоёртойгоо тэнцүү байх нь. Тийм ээ? За энэ яач вэ? Энэ нэг төрүүлжийн илүү гараад ирсэн юм тийм ээ? Тэгэхээр энэ эднэртэйгээ тэнцүү байх алга. Тэнцүү байж ч магадгүй, тэнцүү ч биш байж магадгүй тийм ээ? За энийг тэгвэл ингээ авчиг бүгдээрээ. За 4-р багийг харъя. 4-р багийн энэ адилхан байна уу? Адилхан. Энийг эвлүүлээд ингээд тавьсан байна. Энэ хоёр адилхан байна уу? Адилхан байна тийм ээ? За. Дараагийн дүрс нь адилхан байна уу? Адилхан байна тийм ээ? За дараагийн дүрс нь бас тэнцүү. Эдний багийн бас тэнцүү юм биш үү? Тийм ээ? Бас тэнцүү юм байна. За одоо тэгвэл наашаа харж байгаараа. Наашаа хараараа. Одоо бүгдээрээ наашаа хараараа. Эдний баг энд нэг илүү гараад ирсэн байна тийм ээ. Энэ тараа 1 2 3 7 шиг дүрс байсан байна тийм ээ. Энэ 21-ний 7-ыг утсан байна. За одоо тэгвэл эдний энэ дөрвийн дүрс хоорондоо энэ гурван бол тэнцүү юм байна. Энэ тэнцүү өрөө тэнцүү биш гэдгийг бүгдээрээ харъя. За бүгдээрээ энэ рүү анхаарлаа хандуулаарай. За 3-р баг багш нь ийм дүрс өгсөн байна. Бусад багуудын бол бүгдээрээ тэнцүү байсан байна тийм ээ. Энэ тоонууд энэ энгийн мудраханууд тэнцүү байсан байна. За 3-р одоо эвлүүлсэн. За ихтэй 3-р ийм дүрс өгсөн 3-ны 1 тийм ээ. За 2-р дүрсийг ингэж эвлүүлж болох уу? Болно. 2-р дүрсийн 3-ны 1-ийг бодогдсон байж бас тийм ээ. Бас адилхан. За энэ хоёр тэнцүү юу? Тэнцүү. За 3-р дүрсийн багшны эвлүүлэлээс хараараа. За энийг ийшин зөгөөд, энийг ийшин зөгөөд эвлүүллээ. 3-ны 1 мөн үү? Бас 3-ны 1-ийг бодогдсон байж тэнцүү байх тийм ээ. За нөгөө нэг илүү гараад байсан дүрс тэр байна. За тэрийг багшны эвлүүлэх гэж шүү хараараа. За энэ ямар байсан бэ нөө? Тэнцүү байсан гэж шүү дээ. Тийм ээ. Өөрөөр хэлбэл энэ 7 дүрсийг ингээ хэвтэйгээр нь тавьсан бол тэр хоёрдохтой адилхан биш үү? Бас л 3-ны 1 бодогдсон юм тийм ээ. Тэгвэл ямар байсан бэ нөө? 21-ний 7 маань эдгэртэйгээ бас тэнцүү байсан биш үү? Тийм ээ. Тэнцүү байсан байх нэ. За одоо тэгвэл багш нь эндээс нэг 2 энгийн мутгаа сонгож явагдаар харж байгаараа. За жишээ нь 3-ны 2 тэнцүү 9-ний 6 гэж. За одоо наашаа хараараа. 3-ны 2 нь 9-ний 6-та тэнцүү гинэ. Энэ хоёртойгоо тэнцүү юм биш үү тийм? Бид нар сая тэнцүү гэдгийг дүрсээр харчлаа. За тэгвэл энийг яавал энэ 9-ний 6 гарсан байна уу? За бүгдээрээ саналаа хэлээ. Юу гэж бодож байна та? Даатсан мөрөг 3-аар зүйлээ 2-оос 3-аар зүйлээ тэгээд 9-ний 6 гарсан байна. Өө саналаа өгөх вэ нөө? За тэгэхээр за өөр хэлэх үг вэ нөө? Хуваар бүтээр 2-ын 2-ын 3-т төвчүүлээд тэгээ бас тэгж адилхан байна гинэ саналаа тийм ээ. Гүртүр хуваар 2-ыг 2-ийн 3-аар үзүүлсэн чи 9-ний 6 гарсан байна. Тийм ээ нөө? Тийм биш. Энийг 3-аар үзүүлээд энийг 3-аар үзүүлсэн чинь 9-ний 6 гарсан байна. Тийм ээ? За тэгвэл энүүнтэй бас дараагийн утгаанд хийдэг билээр авчихсан. За энэ 12-ны 8-ыг яаж гаргах вэ тэгвэл? 12-ны 8 бас тэнцүү тийм ээ. За багшны 3 эзлүүлээ хайлгарч. За. Багш эндээс дээр 3-ыг багшаа. Тэр 3-ыг дараа тэр 6-ны 2-ыг 2-ыг 8. За тийм байна. Өөрөөр эндээр энийг
гэж байна. Өөр үйлчлэгээр яаж гаргаж болох вэ? Түрүүний шиг. За, энийг эндээс энийг яаж гаргах вэ? нөгөө үчиг дараа явахаас тэгээд хоёрыг нөгөө бас төгөөд үрж байна. Good distance. 3-ыг 4-оор үржээд 2-ыг 4-оор үржихэд 12 гарч ирж байна. Тийм байгаа ч тийм ээ. Тийм. Тэгвэл энэ бутархаанууд чи хоорондоо тэнцсэн чинь энэ бутархаан бүтэр хуваарийг ижил тоогоор үржихэд гасан бутархаанууд хоорондоо тэнцүү байдаг. Тийм байгаа ч. За бүгдээрээ тэгвэл энийг самбар дээр бичээд авчи, тийм ээ? Энэ хоёр тэнцүү өөр юм юу вэ? За дараагийн бутархаан 24-ний 56. За чидаа. За бичиж авсан уу? Бичиж авсан. За тэгвэл бүгдээрээ наашаа гарч байгаа. Бутархаан бүсгүй хуваарийг ижил тоогоор үчгээд өнөө нэг ингийн бутархаа үсэж байгаа ч тэгвэл тэр ингийн бутархаанууд хоорондоо тэнцүү байдаг байна. Үүнийг бутархаан өргөдгөн үйлдэл гэж нэрлэдэг. За тэгвэл одоо бүгдээрээ саяны өгүүлбэр дэвтэр дээр бичиж тийм ээ. Бутархаан ингийн бутархаан гэж байна. Энгийн бутархаан энгийн бутархаан хүртүр хуваарийг ижил тоогоор үржүүлэхэд энгийн бутархаан хүртүр хуваарийг ижил тоогоор үржүүлэхэд үүссэн бутархаан анхны бутархаатай тэнцүү байна. Тэнцүү байна. Тэг үүнийг юу гэж хэлсэн бэлээ? Өргөдгөх үйлдэл гинэ. Өргөдгөх бутархаан үйлдэл гинэ. За нэг За одоо наашаа хараад бүгдээ. Бичиж амжсан уу? За энэ дөрвөн бутархаа хоорондоо тэнцүү юм биш тийм ээ? Тоогоор ямар нэгэн ижил тоогоор бүтээр өргөжтэй. Тэгвэл багштай дахиад энэ дөрвөн бутархаатай тэнцүү бутархаа гэж хүн байна уу? За 39 байна. 48-ны 32 гинэ зөв үү? 48-ны 32 тэнцүү бутархаа мөн үү? Яасан бэ нөө? За бичиж яаж 48-ны 32 гаргасан хэлээр авсан? Хүртүр хуваарийг аль бутархаа хүртүр хуваарийг 24-ийн 16-ыг бутархаа хүртүр хуваарийг ижил 2-оор үржээд 48-ны 32. Заавал энийг үржих албатай юу? Энийг үржсэн ч болно тийм ээ? Энийг үржсэн ч болно. Эдгээр бүгдээр хоорондоо тэнцүү учраас тийм ээ? За багш нэг бутархаа бичиж. Энэ бутархаа тэнцүү юу? Тэнцүү яагаад? Зүүдүүгээрээ нэг багтаасаа тэгээд нөгөө 300 гэдээсээ 3-ыг тэгээд 3-2. Зүйтэй. Яа сайн байна. За тэгвэл бутархааг өргөжтөө өртөр өөрийг ижил тоорож үзье тий. Үрчгэн гэж бичдэггүй байх нэ математик тийм ээ. Чи бидээр зүтгэж болно. Толгойд тэрийг бодож аваад үзэж бичдэг байх нь шүү дээ. Тийм ээ. За тэгвэл одоо наашаа хийж байгаараа. Наашаа хараараа. Багштай 5-ны
дөрөв хата тэнцүү 3 хатагт дээр ичиж. Өөрөлдөө зааварстай үчирээ. Хамгийн дөрөвдөө тэнцүү 3 хатагт байна. Хэдээр зүгжиж болно тийм ээ? 5-аар, 10-аар, 100-аар, 1000-аар, 15-аар, 23-аар дөрөвөөрийг за хооронд нь асан утгаар дандаа тэнцүү байдаг учраас хооронд нь тэнцүүгийн бэлэг шаарддаг байна шүү дээ. Багшаа. Багшаа. Болсон уу? За. Мэгмар дорж болсон юм. Боомжтой юм шиг үзье. Эрэжээ, дөрөвжээ. Багшаа. Багшаа. За, ястас. Багшаа. За, зүгтэй байна. Багшаа. Ой, станц. За, Багшаа. за, ini bagus. Багшаа. Зөв байна. 9%. За бүгдээрээ үзмээ тийм ээ. За багийнхаа гişүүдээ бүгдээрээ 3 утгаараа бичиж бүгдээрээ шалгаж үзье. Найстай тусдээ тийм ээ. Бичээгүй хүн байна уу? Ойлгохгүй хүн байна уу? Өөртөө зам шиг юм байна. За бүгдээрээ зөв бичсэн байх. 9%. За багийнхаа шалгаж үзээрэй. Туслаараа найстай туслаараа бичээгүй хүн байна уу? За гавь туслаараа нэмдээ. За одоо наашаа хараараа бүгдээрээ. За нэгдүгээр багаас нэг утгаар хэлье. 18. За 18. Чингис нэгийг хэлсэн шүү 18. Зөв. За 22. За ямар дарж 21. 16 гэж. 3 цаг баг нэг утгаар хэлье. 45-ны 36 гинэ. Зөв. Зөв. Тийм ээ. За 4-р баг. 500-ны 400-ийг хасуу. Орлиштэй стам. За ихтэй. За ийм утгаар нэ. За тэгвэл одоо багш нь эндээс дахиад нэг утгаар сонгож байна шахаж байгаараа. Жишээ 9-ний 3, 3-ны 1-тэй тэнцүү мэй бас тийм ээ. За дахиад нэг тэнцүү 2 утгаар сонгож авчихсан. 9-ний 3, 3-ны 1-тэй тэнцүү. За 9-ний 3 гэдэг утгаараас 3-ны 1-ийг яаж харах вэ? За өөртөө өмнө нь энийг одоо яаж их нөө хувааж байгаа юм шиг өөртөө утгаараа хураахгүй болж хасж байгаа юм. За зүгтээ ингэсэн бай тийм ээ. За тэгвэл наашаа гарч байгаараа. Утга хай бүтүр өрийг ингээ ижил тоонд хуваахыг хураах үйлдэл гэж нэрлэдэг байна. Ижил тоонд хуваахаар гарсан утгаар намны утгаар тэнцүү утгаар юм шүү дээ. Нэг хураах үйлдэл. Тэгвэл багш нь дахиад тэндээс 21-ний 12-ны 4 гэдэг утгаар 3 дугаар багийн 12-ны 4 гэдэг утгаар. За энэ чинь бас 12-ны 4. Энийг бүгдээрээ хураа. За хэдэд хураах вэ? Энэ хоёрыг хэдэд хуваах вэ? За сансан 2 дугаар юм зүйтэй. Ихтэй бүгдээрээ 2 дугаар үзье. Тэрнээс ага 2 дугаар гэсэн тийм ээ. За хоёрын нь 2 дугаар. Одоо наашаа сайн анхаарч байгаа математик тараа утгаар хураахтаа ингэдэг. Энэ хоёрыг хоёрын нь 2 дугаар чинь тийм ээ. Хурааж байгаа үйлсийг дээгүүр нь ингэ зурдаг тоон дээрээ. Энийг 2 дугаар хинөө. 2 зүйтэй. Энийг 2 дугаар 6. Ингэж чичдэг байна шүү дээ. За ингэж дараа энд хэд өссөн бэ гэвэл 6-ны 2 өссөн юм байна. За энийг дахиж хураах болох уу? Болно. За хэдэд хураах вэ? 2. Хэдэд хураах вэ? 2. Заавал ижил тоонд хуваа тийм ээ. Тэгэхээр дээгүүр нь зурлаа. Энийг 2 дугаар хинөө. Энийг 2 дугаар 3. Хэд гасан бэ? 3 зүйтэй. За дахиад энэ нэг дугаар гэж харах юм. Тэгэхээр энэ цаашаа нэгээс өөр тоонд хураахгүй. Хураахгүй. Тэгвэл наашаа гарч цаашаа дахиад хураахгүй болсон ийм тоон үл хураагдах тодорхой гэдэг байна шүү. Хайсан уу? Хайсаа. Багш нь юм асууя. Энэ 5 утгаа дотор үл хураагдах тодорхой байна уу? Байна. За хэлээрэй. 5-ны 4 юм шүү дээ. Энэ хураагдах уу? Хэдэд хураагдах вэ?
Хоёр. За зүгтэй. За тэгвэл наашаа гэсэн түрүү бид нэр өргөцсөн тийм ээ. Тэгвэл сая яасан гэхээр хураах үйлдэл гэсэн юм байна шүү тийм ээ. За тэгвэл энийг түрүүнийхээ өргөцөх үйлдэл шиг тодорхойлохын бүгдээрээ бичье. За тодорхойлолт нь хэлэх юм байна уу гэж та. Бэлж өгөх аяарандаа хэлээ хичээл юм бүгдээрээ. За юу гэж хэлж болох вэ? Та нар яг өгүүлбэр болгоо гэдэг түрүүний шиг. За тэгэхээр Тодорхой хүртэх ижил тоон хуваах анхны тодорхойтой тэнцүү тодорхой үүснэ. Үүнийг хураах үйлдэл. Өөчтэй яг ийм тодорхой бичих юм шүү дээ. За бүгдээрээ бичиж. За юу гэсэн бэ? Энгийн тодорхой. Энгийн тодорхой. За юу гэхлээр хэлээрэй юм гэлээ. Өдөр хуваарийг өөчтэй үйлдэлэх. Өдөр хуваарийг яг хэлээ. Ижил тоон хуваахад. За ижил тоон хуваахад. Анхны за мөх хоёр гэсэн юм хөө. Ижил тоон хуваахад анхны тодорхойтой тэнцүү тодорхой үүснэ. Өөчтэй. За ингээд надад тэгж хэлж байна. Анхны тодорхойтой тэнцүү тодорхой үүснэ. Анхны тодорхойтой тэнцүү тодорхой үүснэ. За үүнийг бүхэн талаар хэлээрэй. Юу гэх вэ? Үүнийг тодорхой ямар үйлдэл вэ? Хураах үйлдэл. Түрүү өргөдөх байсан тийм ээ. Үүнийг тодорхой хураах үйлдэл. Хураах үйлдэл. Үүнийг тодорхой хураах үйлдэл гэнэ. За бичнэ үү? За одоо тэгвэл наашаа гарч байгаа бүгдээ энэ үйл хурааг тодорхой гэдэг бүтээ бичиж байгаа. Ямар тодорхой гэж хэлсэн мөлий? Ямар тодорхой үйл хурааг тодорхой гэхлээ? Ижил тоон бичиж байгаа. За тийм. Хураагдахгүй тодорхойг тийм ээ цаашаа ерөөсөө хураагдахгүй байх гэсэн тийм ээ. Хураагдахгүй тодорхойг хураагдахгүй гэдэг нь ижил тоон хуваагдахгүй гэсэн үг тийм ээ. Өдөр хуваараа ойлгох үсэр. Хураагдахгүй тодорхойг үл хураагдах тодорхой гинэ. Хураагдахгүй тодорхойг үл хураагдах тодорхой гинэ. Хураагдахгүй тодорхойг үл хураагдах тодорхой гинэ. За бичсэн үү? Одоо наш. За тэгвэл одоо багшин даалгавар өгье. Бид нар тодорхой өргөцөлтөө өвчгөн гэж бичээд авах нь уу? Бичихгүй байх нь тийм ээ. За ингээд бичээд энэ өөрөө чэйжэр бичээд. Хураахтаа бол харин ингэсээ бүр зурх юм ээ тийм ээ. Хураагаад гасан тоонуудыг ингэж тавиад 6-ны 2 ингэж бичих юм байна шүү тийм ээ. За одоо багшин даалгавар өгье. Та нар 9-4 гэдэг тодорхойг өргөцгөөд 5 тодорхой хичээж хэрэгтэй тийм ээ. За дараа нь 60-ны 48 гэсэн тодорхойг хураая. За. 9-ний 4-ийг өргөцгөө 5 тэнцүү 5 тодорхой хичээ өргөе тийм ээ. 60-ны 48-ыг хураая. Хураахаар яаж хурааж болох вэ тийм ээ?
밑쯤부터 가서 한번 칙칙 빼놓. 자, 네 개기 붙인. 니들부터 뒤쪽 네 개부터 가서 한번 칙칙 빼놓. 자, 하나 돼. 자, 마친 게 니들부터 뒤쪽 네 개부터 가서 네. 네 개기 붙이지 맙시다. 자, 진짜 사업자가 제가 되겠지. 하나씩 하나라서 찡씨 비쯤부터 가서 아로네비는 비쯤부터 가서 자, 오르파로가 사업자가 아로네비는 서울부터 가서 지나 봅시다. 자, 사업자부터 봅시다. 해주셔도 사업자가 좋은 춘대로 네 작은 대로 그스부터 가르치면 인정보다 야, 사업자로 야지 같으면 그때를 믿으면 그때를 믿으면은 자, 실시구면은 네. 니들이 그때를 쓸 때 좋은 춘대로 네 작은 대로 가르치면 자, тэгээд яваад ирсэн юм уу? Адилхан тийм ээ. Энийг ямар нэгэн тоогоор чирийг гарах уу? Гарна. Тэнцүүл чинь гарна. Хитэр үлдсэн бол за хэлэх юм байна уу? Энэ хоёрыг яг хэд их тоогоор үлдээд энийг гаргасан бол? 네. За. хэлэх юм байна уу? За хэлээ. Ямар дарж? 8-аар үлдсэн гэдэг 8-аар үлдсэн бол 8-ийн датаа хоёр шүү дээ. Тэхэн сайхан 16-аар үлдсэн гэж байна. 9-ийг 16-аар үлдээд 144, 4-ийг 16-аар үлдээд 64 биш. Тийм ээ, тийм ээ. За хоёрдугаар багаас. За энийг хураасан хүн байна уу? Энийг хураасан хүн байна уу? За, даваа тэмбэрл хураая гэж. За, ингээд мандаа энийг нэг хураагаад үзүүлчих. За, хураахаар эхлээд яах вэ? дээгүүрэн зураад зүйтэй. За, хэдэд хураасан бэ? Хоёр хураасан гэж байна. За, энийг юу гэж унших вэ? 30-ны 24 гэж уншнаа гэж. За, тэнцүү. За, дахиад хураах хүн байна уу? За, хураая. За, дахиад хураагаад үзье. 30-ны 24-ийг дахиад хураасан гэж байна. За, хэдэд хураагаад хэд гаргасан бэ? 2. За, хэлээрэй. Хэдэд хураагаад 2 хураагаад 15-ны 12 гаргасан гэж байна. За, дахиад энийг хураах юм байна уу? За, баярмаа хураая. За, бусдын бүгдээрээ хураасан уу? Хураасан. За, та нар үл хураах болт нь хураасан уу? За, хураагаад үзье. Хэдэд хураасан бэ? 3 хураасан. За, 3 хураагаад гэж ярьж тийм үү? Хураагаад тэгээ 12-ыг 3 хураагаад 4, одоо 15-ыг 3 хураагаад 5. Тэгээд тэгэхээр энэ 5-ны 4 гэдэг маань дахиж одоо 2 ижил дан хуваагдахаас одоо үл хураагаад. зөвхөн үл хураах дахиад энийг хураах юм байна уу? Хураах юм уу? Хураахгүй. За, 9-аас. За, 30-ны 24-өөс бас 3-аар хураагаад 18 гаргаад 18-аас хойш 2 хураагаад 5-ны 4. зөвхөн. За, наашаа. За, одоо багш даалгавар өгье. За, танаа баг 3-ны 2 гэж бодохаа. Танаа багаас 3-ны 2 гэж бодохаа тэнцүү бодохаа чинь. Алсан уу? Тэнцүү. За, тэгээд тэнцүү бодохаа гэж бицэн бодохаагаа ингээд солиод адилхан бодохаа очиж байгаа солиод шалгах нь эдний хэдий гэсэн байна. Зөв буруугийн танаа шалгах нь танаахыг эдний шалгах. За, танаа 3-ны 2 гэж байна. 3-ны 2 아,
저런 도순이 아론 중앙. 도순이 저희. 네. 나서이 신소가.
메뉴. 야, 목대를 댔어. 목대를 딘수. 진짜 다양한 딘수에. 자이더의 딘수요. 보라만 근데 이게 기대토라네. 네. 도라가 뚱린이 때 딘수에 쌓인. 뚱린이 때인. Bu pagodun яг дөрөв уугаас нэг бэлэг дөрөв уугаа тэнцүү гэсэн мэн тийм ээ. Эний чад илүү дутуу өгөөг байна. За бүгдээрээ нагшаа хараа. За гэрийн даалгавар багштай. Гэрийн даалгавар гэж явъя. Гэхдээ заавчаарай. 6-ны 5-тай тэнцүү амын ширхэг бутархаар чинь. За 6-ны 5-тай тэнцүү 10 ширхэг бутархаар чирээ. Нэгдүгээр за хоёрдугаар нь 136-ны давхан 2 бутархаар үл хураагдах. 10 шүтээ. Хураагаа. За энэ гэртээ хийжих юм байна тийм ээ. За энэ гэрийн даалгавар шүү. За бичиж авсан уу? За хичээл идэвхтэй болсон хүмүүстээ баярлалаа. За